дайн болоод ирэх юм бол юу болох юм бэ гэвэл заяа Америк руу дайрна гэсэн юм байхгүй. Америк дотоод жижигхэн террористийн юм болох магадлал бол байгаа. Гэхдээ Америкийн эдийн засгийн суурийг ингээ устгах гэж байхгүй. Америк одоо энэ дайн руу оролдоод эхлэх юм бол юу болох юм бэ гэх юм бол Иран дотор арчигдана. Вьетнам шиг юм болно. Тэндээ ингээ зууралдаал, хэдэн мянган цэрэг алдаал, ард түмэн дэмжихэ болоод гих мэт шиг болно. Гэхдээ Америкийн эдийн засаг хэвээрээ үлдэн номер 1. Америк зүүн талдаа том далайтай, баруун талдаа том далайтай. Тийм учраас Америкийг эзлэн гэсэн юм байхгүй. Тэгээд энэ дайн болоод эхлэх юм бол Арабаас, Дубайаас, Европоос, Азиас гих мэтчлэн хүмүүс мөнгө хаашаа нүүлэх юм бэ гэх юм бол Америк руу нүүлгэнэ. Мөнхийн нүүлэлт бол биш. Хэзээ нэг цагт Америкаас буцаагаад явчихна. Гэхдээ төрүүлээд хаана мөнгө нь бөөгнөр гэх юм бэ гэх юм бол Америк. Тэгээ юундэ бэлэн байх хэрэгтэй юм бэ гэх юм бол одоо савлгаатай үе ирж байгаа шүү. Тэрнээ илүү сайхан бэлэн байцгаа. Хөрөнгөний зах зээл харахаараа хөрөнгө оруулагчид юу бодож байгаа юм бэ гэх юм бол томоохон дайм болохгүй. Тэ Трамп энийг зохицуулчих юм байна. Иранчууд буугаад өгчих юм байна. Тийм учраас хөрөнгөний зах зээл юусоо савлахгүй. Алт өсөхгүй байна. Нефт бас нэг сүртэй амар өсөхгүй байгаа. За хэдүүлээ дөнгөж сая юу исэн бэ гэх юм бол VIX-ийн жижигхэн позиц авсан. Маш жижигхэн амар өндөр хөвшөөрөхтэй 9 сарын хугацаанд дуусахаар VIX-ийн жижигхэн call option авсан. Бидний call option тэгээд 40 45 30 хүрчих юм бол хэдүүлээ нэлийн хүрхээ ашиг юм. За тэгээд одоо юу юм бэ гэх юм бол хэдүүлээ зүгээр хүлээх ёстой. Яагаад вэ гэх юм бол та өнөөдөр миний орсон видеог харсан бол тийм яагаад 3 дахь дэлхийн дайн аль хэдийн эхэлсэн бэ? Яагаад улам илүү ширүүн болох юм бэ? Яагаад Америкчууд дайн хүсэж байгаа юм бэ? Яагаад Израиль дайн хүсэж байгаа юм бэ? Яагаад Сауди Араб дайн хүсэж байгаа юм бэ? Бас яагаад Иранчууд дайн хүсэж байгаа юм бэ? Ерөөдөө энэ олдсож байгаа хүмүүс нь бүгдээр алдсан гэж ах шиг байна. Тэрийг ингээ үзээд ойлгочих юм бол ерөөдөө хаашаа явах магадлал өндөртэй юм бэ гэх юм бол тодорхой болоод ирчихнэ. Тэргээ заавалчгүй үзээрэй. За. Өнгөрсөн 5 дахь өдөр юу болсон бэ гэх юм бол энэ put call ratio тэ бараг ёроолтой хүрч ирсэн. Юу үзүүлдэг юм бэ гэх юм бол хөрөнгөний зах зээл унах юм байна, өсөх юм байна гэсэн одоо хүмүүс хэр их мөрий тавьж байгаа юм бэ? Энэ ерөөхдөө доогуур байна гэдэг чинь хөрөнгөний зах зээл өсөх юм байна, унахгүй юм байна гэсэн маш олон хүмүүс тийм хүлээлттэй байгаа юм байна. Одоо буцаагаа дээшээ өсөж байгаа яагаад гэх юм бол Дональд Трамп юу исэн бэ гэх юм бол Ираныг бөмбөгцсөн. Иранд ер нь бол дайн зарлахгүйгаараа дайн зарлцсан. Иран одоо хариу байрна. Тэгээ энэ одоо буцаагаа дээшээ явах магадлал маш өндөртэй. Энэ дээшээ явчих юм бол бидний VIX бас буцаагаад дээшээ явчихна. За. Тэгээ сонирхолтой юм бэ гэх юм бол саяхан нефтийн үн ханш ер нь $78 руу хүрчээд одоо ерөөсөө хөдлөхгүй байгаа. $74 дээр байгаа. Та ингэ харж байгаа юм бол downtrend одоо нэг downtrend line-ы доогоор орсон байгаа, нэг downtrend line-ы дээгүүр ингэ явцсан байгаа. Энэ арай хурц доошоо унж байгаа trend line юу болоод эхэлсэн бэ гэх юм бол support болоод эхэлсэн. Миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ удахгүй дээшээ явах баха. Тийм учраас өнөөдөр өдөр бас шинэ арилжаанууд групп руу шивцсэн байгаа. Та тэр арилжаануудаа заавалчгүй хийгээрэй тий. Яг гэх юм бол бид нэр тодорхой хэмжээ хэдэн хувьцаанууд дээр хувиа багасгаж байгаа. Зарим компаниуд дээр хувиа ихсэж байгаа. За, нэмээд өнөөдөр орой Рафтан таад бас юу үзүүлэх юм бэ гэх юм бол дахиад нэг опшн арилж байгаа. Дахиад маш жижигхэн юун дээр хэдүүлээ хийх юм бэ гэх юм бол долларын индекс дээр хийн. Тэргээ групп дотор таад харж байгаа. Заяа өндөр хөшөөрөхтэй маш жоохон хөрөнгө олт тийм бүтэх юм бол маш өндөр шагналаа бүтэхгүй юм бол яг тэ хэдүүлээ энэ хүртэл одоо бараг багцаа 50-70% өсөлттэй байгаа учраас одоо жоохон тиймэрхүү өөрийнхөө багцаа хамгаалах нэмээд asymmetric riskтэй тэ хөрөнгө олттой бас хийгээд эхэлцгээе. Ер нь бол одоо ингээд option сураад эхэлнэ гэдэг чинь бас багцынхаа хамгаалж чадна гэсэн үг. Тэгээ хэдүүлээ яаж ийнэ гэх юм бол аажмаараа level ахиж байгаа бидний community гэх шүү дээ. Гэхдээ казино хэрэгсэл ерөөсөө биш шүү заяа. Тэ? Их мөнгө тийшээ ерөөсөө оруулж болохгүй юу юм бэ гэх юм бол томоохон савлгаа болоод ирэх юм бол бид нар тэндээсээ зүгээр их хэмжээний ашиг олох ёстой. Савлгаа болохгүй юм бол манай багц хэвээрээ өсөө явчихна. Окей? Зүгээр даатгал мэтийн юм гэсэн үг тий. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тий. Мөнгөөр мөнгө олох. Амар сонирхолтой байцтай тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөө чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөх дүр аж бол.
Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар алдна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За. Окей, ингээ алт харах юм бол өсөөгөө 3360 дээр явж байгаа. Манай Mika Metals, манай Core Mining ерөөдөө ба жоохон correction л орж байгаа. Гэхдээ sideways consolidation орцсон гэж одоо ерөөсөө хэлж болно. Тэгээд нэг жоохон zoom in хийгээд авах юм бол энэ uptrend line дээр одоо жоохон ойсон. Миний таамаг юу юм бэ гэх юм бол ийшээ ингээд дээш явсараад дээшээ юм уу доошо breakout хийх байхаа. Гэхдээ Иранчууд хариу барьж эхлэх байгаа. Израильчууд энийг бас тайван орхихгүй. Заавалчгүй Америкчуудыг дайн руу татах гэж, оруулах гэж үзэх бах. Еврей лобби амар хүчтэй. Тийм учраас миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ алт өргөжлүүлээд дээш явах. Бас дахиад нэг шалтгаан юу юм бэ гэх юм бол одоо алт юу болж эхэлж байна гэх юм бол reserve asset болж байгаа. Төв банкын нөөц болж эхэлж байгаа. Энэгээр юу гэдэг юм бэ гэх юм бол хоёр том улс хоорондоо худалдаа хийж байхдаа худалдааны тэнцэл алдагдаад эхлэх юм бол тэрийг хэрхэн тэнцвэржүүлдэг байсан бэ гэх юм бол өмнө валютаар хийдэг байсан. Америкийн засгийн газрын бондоор хийдэг байсан. Европын засгийн газрын бондоор хийдэг байсан. Хятадын засгийн газрын бондоор хийдэг байсан. Гэхдээ одоо геополитикийн эргэлзээтэй маргаантай орчин бий болж байгаа юм чинь одоо хятадууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол окей. Тэгэхээр Оросын араас явсан байна. Одоо Ираны араас явах юм байна. Тэгээ энэний дараа бид нар лөө анхаарал нь шилжих юм байна. Тэгээ хятадууд юу хийж байна гэх юм бол бид нар Америкийн засгийн газрын бонд руу 600, 700, 800 тэрбум доллар ерөөсөө хийж болохгүй юм байна. Яг гэх юм бол бид нартэй дайн зарлах тал тэрэнд бид нар уусаа мөнгө зээлнэ гэж байхгүй зү. Төсөөл өөцч заяа. Та хэд нэг 7 хоног юм уу нэг сарын дараа ч юм уу нэг жилийн дараа та хэд ална гэсэн хүн. Эсвэл та хэд зодно гэсэн хүн. Тэгээ өнөөдөр юу асууж байна гэх юм бол өгшөө мөнгө зээлчих гэж байгаа байхгүй юу? Окей. Засгийн газрын бонд худалдаж авна гэдэг чинь Америкийн үрийг авна гэсэн үг. Та тийг ирээдүйдээ магадгүй бөмбөгдөх. Тийм учраас Оросууд Америкийн засгийн газрын бондыг авахаа болж байгаа, Хятадууд авахаа болж байгаа, Иран аль хэдийн авахаа болцсон. Тэгээд Хятадын Оросын Ираны талд орж байгаа улсууд бас юу бодож байгаа юм бэ гэм энэ Америкийн үрийг авах нь аюултай юм байна. Яагаад гэх юм бол энэ өрөө барагдуулахгүй байж магадгүй. Окей. Тэр хэрэгцээг юу хийх юм бэ гэх юм бол алт хийн. Алтны цаана улс гэсэн байхгүй. Алтны цаана Дональд Трамп гэсэн байхгүй. Алтны цаана Америкийн цэргийн хүчин гэж байхгүй. Алтны цаана бас Америк улсын гадаад харилцааны бодлого стратеги юусэн байхгүй. Алт юу юм бэ гэх юм бол neutral, хэнийгч биш. Шилжүүлж болно. Тийм ээ. Тийм учраас одоо олон улсын хэмжээнд өмнө Америкийн засгийн газрын бонд, Европын засгийн газрын бонд, Хятадын засгийн газрын бонд тэр үргийг гүйцэтгэдэг байсан юм одоо алт хийж эхэлж байгаа. Гэхдээ тэрийг бүрэн хийхийн тулд алтны ханш өшөө өсөх ёстой. Окей? Хэдий их 80 долларын зах зээл болох ёстой. Болох магадлал маш өндөртэй. Яагаад вэ гэх юм бол Америкчууд нэр хүнд алдчихж байгаа. Хаасайг дайн зарлж эхэлж байгаа. Оросуудтай оролдож эхэлж байгаа. Ирантай оролдож эхэлж байгаа. Удахгүй Хятадуудтай оролдож эхэлж байна. Тийм учраас ерөнхийдөө энэ том мөнгөн урсгал юу болох юм бэ гэх юм бол алт руу шилжих магадaltaй. Окей? За. Мөнгийг харах юм бол uptrend дотор хിവэрэ жижигхэн топ хийгээд одоо жоохон consolidation явж байгаа. Нэг айх юм одоохоно байхгүй. Хаа хүртэл унах магадaltaй юм бэ гэх юм бол магадгүй 34.5 $35 руу унах магадaltaй. Тэгээд энэ trend line support болох юм уу гүм үү хэдүүлээ зүгээр 50 харцгаая. Uptrend нь хүчнтэй хിവэрэ байгаа шүү. Мөнгөн дээр биднээс томоохон позиц ерөөсөө байхгүй бид нар юу хийсэн бэ гэх юм бол Core Mining одоо мөнгө алт олдуулдаг компани өргөлт хийсэн. За энэ график таад нэг сонирхоод үзээрэй. Энэ юу юм бэ гэх юм бол долларын индекс. Окей? Доллар, евро, юан, йен, Их Британий фунт гих мэтчлэн яаж арилж олж байгаа юм бэ? Доллар хэр чанга явж байгаа юм бэ? Та нэг харж байгаа юм бол 2011 оноос ахуулаад нэг uptrend явж байгаа. Тэрийг хизээ тест хийсэн бэ гэх юм бол ковидын дараах тест хийсэн. Тэрнээс хойш буцаага жоохон өссөн. Одоо юу их магадaltaй бэ гэх юм бол доллар маань ерөөхдөө бас энэ ёроолтой хүрч ах шүү байна. Тэгээ яаж магадaltaй юм бэ гэх юм бол энэ буцаагаад өсөх магадaltaй. Тийм учраас хэдүүлээ маш жоохон мөнгөөрөө одоо хэдүүлээ юу авах юм бэ гэх юм бол долларын индекстэй холбоотой жижигхэн call option аа. Энэ детайлуудыг тийм ээ
ямар хэрэгсэл хэрэглэх юм бэ? Ямар үн дээр авах юм бэ? Хэр их мөнгө багцынхаа хэдэн хувь оруулах ёстой юм бэ? Хаана орж ирэх юм бэ гэх мэт манай Skookum editor орж ирнэ. За. Одоо таад бас ингээ юу харж байгаа юм бэ гэх мэт 2003 оноос хойш Америкийн засгийн газрын 20 жилийн хугацаатай бондын үн хаш та харж байгаарай. Ерөнхийдөө ингээ доошо явж байна. Support line дээр хүрсэн байна. За. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх мэт дахиад нэг жоохон өсөх баха. Хамгийн сүүлийн нэг томоохон өсөлт гарч ирэх магадлал бол байгаа. Окей. Тэгэхдээ тодорхой биш. Хэдүүлээ зүгээр хүлээ. TLT American засгийн газрын бондон дээр биднэрт одоохондоо ямар нэгэн позиц байхгүй. Гэхдээ ингээ харах юм бол нэг шийдвэрлэлийн циклөө дөхөө явж байгаа. Хизээ юм бэ гэх юм бол өмнө зөндөө хэлж ирсэн 7 сарын үеэр нэг томоохон болох магадaltaй баха. За. Окей. Одоо ингээд хэдүүлээ геополитик, commodity гэх мэт ч одоо дуусаад хэдүүлээ одоо хувьцаануудаа ярьцгаая. Tesla-гийн хувьцаа таад харж байгаа юм бол ер нь бол өмнөх Yorolоос upline full retraction гарах юм бол одоо Fibonacci-гийн 0.382 дээр ерөнхийдөө resistance болж байгаа. Дөнгөж саяхан Elon Musk Tesla-гийнхэн юу танилцуулсан бэ гэвэл robotaxi-га танилцуулсан. Маш амжилттай явж байгаа шүү гэлээ. Зөвхөн Austin хот дотор одоогийн байдлаар 30 гаруй Tesla-гийн машин тэндээ хүмүүсийг жолоочгүй ингээ өдөртөө явж байгаа. Туршилтын горим амар амжилттай явж байгаа. Осол одоохон гарааг байгаа. Тэрийг ерөнхийдөө хөрөнгөний зах зээл харж байгаа. Тийм учраас pre-market дээр Tesla-гийн хувьцаа 322-оос 326 руу өссөн байгаа. Миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ дахиад жоохон өсөө явах хаа. Tesla-гийн хувьцаа хэдүүлээ хизээж зарахгүй шүү. Өшөө доошоо унах юм бол хэдүүлээ хувиа нэмнэ. За. Oscar Health. Өнгөрсөн 7 хоног тэнгэр рүү пуужинсан. Бид нэр тэрнээс өмнө хэдүүлээ хөрөнгө олт хийсэн. Хэдүүлээ хизээ орсон бэ гэх юм бол 12.5 дээр орсон, 13 дээр орсон, 14 дээр орсон. Одоо манай багцын нэлээд томоохон хувь эзэлж байгаа. Тэгээ та бүгдэнд нь баяр хүргэе. Манай багц дотор дараагийн нэг нугарсан хувьцаа ерөөхдөө одоо баг Oscar Health болж байна. Hemsийн дараа тий Robinhood бас ерөөхдөө нэлээд потенциалтай явж байгаа. Энэ хувьцаануудыг бид нэр хэдүүлээ хизээч зарахгүй. Өнөөдөр орой Oscar Health-ийн хувьцаа яахын хэдүүлээ харцгаая. Ерөнхийдөө Fibonacci full нэг extension хийчлээ. 1.6 руу явж чадах юм уугүй юм хэдүүлээ одоо харцгаая. Тэгээ 1.6 руу яваад эхлээд тийшээ хүрэх юм бол хэдүүлээ баг зэргийн ашиг авна шүү. Тэр хүртэл хэдүүлээ нэг үйлдэл хийхгүй. Яг магадaltaй юм бэ гэх юм бол Oscar Health одоо буцаагаад энэ Fibonacci 0.786 руу яваад энэ gap-ыг дүүргэж магадгүй. Тэрэн дээр бити сандар 50 бай. Өнөөдөр өчтөр бас сэдэн хүмүүс надад л жоохон сандарсан мессеж явуулсан. Одоо жоохон ашиг авах бүгдийг зарчих. Үгүй. Төвчээрийн тоглоом. Төвчээрээ дамжуулаад хэдүүлээ амжилт нь хүрнэ. Түүнээс төвчээртэй бай. Окей. За, Hemsийн хувьцаа ерөөхдөө бас дайггүй явж байна. Pre-market дээр 64.50 дээр явж байгаа. Uptrend нь хүчнтэй хэвээрээ ерөөхдөө өмнө бол энэ uptrend дээр явсан, тэргээ барсан, дараагийн арай хурц uptrend руу буцаагаад орч чадсан, тэргээ эвдсэн. Одоо шин энэ uptrend дээр яваад энэгээр дамжуулан ингээ явсараад сая жоохон breakout хийгээд техникийн талаас нь харах юм бол cup and handle formation breakout болж байгаа. Ер нь бол Hems and Hers-ийн хувьцаа хэдүүлээ бас багасахгүй шүү. Харж илээ сайхан өсөлт үзүүлэх байхаа бидний хувьд тиймээс 50 бай. Тэ энэ дахиад явах магадaltaй. Тэгээд нэмээ хэлэхэд Oscar Health Hems хоёр компани эрүүл мэндийн салбарын хувьцаа учраас дайн маань эднийг нэг шалахгүй. Тэ дайн болж ийн эрүүл мэндийн даатгалаа цуцлаа. Тийм байхгүй. Окей. Ууса эрүүл мэндийн даатгал Америкт заавчгүй хэрэгтэй. Дайн болж ийн буцаага бүдүүн болъё. Буцаага царай муутай болъё. Буцаага муухай арьстай болъё. Буцаага муу тийм үгүй. Тэ ерөөхдөө эднэр бол Netflix-тэй адилхан ер нь бол нэг амар сүртэй яахгүй. Hems жоохон унах юм бол унана. Гэхдээ Hems-ийн хувьцаа буцаага 40 30 доллар руу унах юм бол хэдэл юу их стойлээ. Юу хийх стойлээ доор комент үлдээгээрэй. Тэ юу хийх стойлээ. За Nvidia ерөөхдөө uptrend-ыг бид нэр айгүй сайхан давхиж чадлаа. Дүнгийн сая жоохон хувиа багассан шүү. Энд дээр одоо нэг сүртэй юм хэлэх байхгүй. Nvidia хувьцаа одоо манай багц дотор арай бага хувиар орж байгаа. Одоо зүгээр хүлээх хэвээр pre-market дээр $143 дээр явж байгаа. Саяны uptrend-ыг жоохон эвдлээ. Жоохон correction орох магадaltaй. Тэгээ энэ дэлхийн дайн, Иран, тэгээ Израилийн маргаан гих мэтчлэн ерөөхдөө энэ химэл ойхааны яриа бүр байхгүй болцсон. Зеленский Украины яриа бүр ингээд хаягдцсан.
Тийм учраас хэдүүлээ энэ дэр 50 бай. Nvidia бидний хувьцаанд дотор зайлшгүй байх ёстой. Яг гэх юм бол ирээдүйн хэмэл оюуханы дэд бүтцийн компани юу болох юм бэ гэх юм бол нэг бол Nvidia. Тэгээд удахгүй бас хэдүүлээ эргүүлээд жоохон AMD-ийг харж эхэлнэ шүү. Төр хүлээж байгаарай. Окей. За тэгээд Tom Index руу орчих. S&P 500 таад нь харж байгаа бол энд нэг жижигхэн gap байна. Энийг дүүргэж магадгүй. Одоо ерөөхдөө жоохон сулраад эхэлж байна. Дайны эрсдэл гарч эхэлж байна. Нефтний үн ханш нэмэгдэж байгаа. Инфляцийн эрсдэл гарч байна. Тэ терроризм болж магадгүй. Тэр Strait of Hormuz-аар дамжуулаад тэр зүгээр газ нефт тээвэрлэг хамгийн том далайн зам хаагдчихмаа гих мэдчихнэ хүмүүс жоохон энэ дээр эрсдэл харж байгаа. Тийм учраас миний таамаг юу юм бэ гэх юм бол S&P 500 төр хугацаанд буцаага жоохон буурах баха. Dow Jones Industrial Average дээр ерөнхийдөө бас адилхан гэхдээ томоохон gap нэг сүртэй байхгүй нэгэ дүүргэцэн геополитикийн нэг томоохон юм болоод ирэх юм бол нэг correction орж ирэх магадaltaй. Dow Jones руу хитүүлээ автоматаараа дамжуулаад одоо буцаагаад орж эхэлж байгаа. Тэгээд нэг юм хэлчихье заяа. Dow Jones нэг 300, 390, 340, 370 унах магадaltaй шүү. Гэхдээ энэ бол сайн мэдээлэл. Окей. Энэ дан болоод эхлэх юм бол нэгдүгээрт нефтний үн ханш өснө. Нефтний үн ханш өсөхөөрөө газны үн ханш өснө. Газ нефтний үн ханш өсөхөөрөө юу болох юм бэ гэх юм бол Европын эдийн засаг хог болно. Европын эдийн засаг хог болоод ирэх юм бол хүмүүс мөнгөө хаашаа зүхтаах юм бэ гэх юм бол Америк руу зүхтаана. Юу худалдаж авах юм бэ гэх юм бол Америкийн үйл хөдлөлтийг аавна. Америкийн засгийн газрын бондыг жоохон аавна. Гэхдээ бас их хвчлэн юу авах юм бэ гэх юм бол чулуун компаниудыг худалдаа авна. Blue chip stock-уудыг худалдаа авна. Тэр юу юм бэ гэх юм бол энэ Dow Jones дотор дүүрэн blue chip. Тийм учраас миний таамаг юу юм бэ гэх юм бол 2027-28 он хүртэл Dow Jones 65 мянган доллар 65 мянга хүртэл хүрнэ. Одоо энэ чарт дээр та SPDR-ын ETF харж байгаа учраас одоо 422 дээр явж байна. Ирэх 2-3 жилийн хугацаанд 650 670 руу явах магадлал маш өндөртэй. Тэгээ доллараараа дамжуулаад хамгийн баттай, хамгийн эрсдэл багтай хувьцаагаараа дамжуулаад ийм өгөөж авах нь амар эрсдэл багтай, амар гоё. Тийм учраас SPDR Dow Jones Index-ээ бид нэр багцлуугаа буцаагаад оруулсан шүү. Тийм учраас тэднэрээ жоохон тайван байцгаая. Dow Jones Transportation Index ерөөхдөө sideways consolidation хийж гэн нэг сул юм одоохонд харахгүй байна. Дахиад унж магадгүй хаавартлын байх юм бол 12 мянган доллар унах магадaltaй. Дайн болоод ирэх юм бол юу болох юм бэ гэвэл заяа. Америк руу дайрна гэсэн юм байхгүй. Окей. Америк дотоод жижигхэн террористийн юм болох магадлал бол байгаа. Гэхдээ Америкийн эдийн засгийн суурийг ингээ устгах гэж байхгүй. Окей. Америкийн хүчийн одоо нурууг нь хуг аавна гэсэн юм байхгүй. Тэр Америкийн зах зээл хэвээрээ байж лаа. Америк одоо энэ дайн руу оролдоод эхлэх юм бол юу болох юм бэ гэх юм бол Иран дотор арчигдана. Вьетнам шиг юм болно. Тэндээ ингээ зууралдаал хэдэн мянган цэрэг алдаал ард түмэн дэмжихэ болоод гих мэт юм болно. Гэхдээ Америкийн эдийн засаг хэвээрээ үлдэн номер 1. Америк зүүн талдаа том далайтай, баруун талдаа том далайтай. Тийм учраас Америкийг эзлэн гэсэн юм байхгүй. Тэгээд энэ дайн болоод эхлэх юм бол Арабаас, Дубайаас, Европоос, Азиас гих мэтчлэн хүмүүс мөнгө хаашаа нүүлэх юм бэ гэх юм бол Америк руу нүүлгэнэ. Мөнхийн нүүлэлт бол биш. Эзэн нэг цагт Америкаас буцаагаад явчихна. Гэхдээ төрүүлээд хаана мөнгө нь бөөгнөрөх юм бэ гэх юм бол Америк. Тийм учраас хэдүүлээ бас энэ Америкийн зах зээл дээр тайван байх хэрэгтэй. Тэгээ юундэ бэлэн байх хэрэгтэй юм бэ гэх юм бол одоо савлгаатай үе ирж байгаа шүү. Тэрэндээ хэдүүлээ сайхан бэлэн байцгаая. За. Амжилт хүсье таад. Өнөөдөр орсон YouTube видеонуудын заавалчгүй үзээрэй. Баяртай. Сайн байцгаана уу? Америк нэгдсэн Висконсин мужаас та бүхэнтэйгээ мэдчилж байна. Эх орондоо болоод дэлхийн өнцөг булмурд оршин суугаа. Илгээгт монголчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Би одоогор энэ school community-д нэгдээд удаагүй байгаа. 1-3 сар орчим болж байна. Гэхдээ одоо өдрийн контентийг жил гарын өмнөөс дагаад сонсож ирсэн. Агуулгын хувьд бол нэг өргөн хүрээтэй. Тэгээд хингийн ойлгомжтой байдлаар тайлбарлаж хүргдэг нь бидэнд их таалагддаг. Манайхан бүр гэр бүлээрээ сонсдог. Манай 7 настай хүү хүртэл сонсох дуртай. Надад бол тэр хөрөнгөний зах зээлтэй холбоотой мэдээлэл нь бүр илүү таалагдж байсан. Учир нь би өөрөө энэ хөрөнгөний зах зээл хувьцааны арилжаанд ороод нэлээ бага хугацааг зарцуулж ирсэн боловч одоо юу гэдэг судалгаа муутай хөрөнгө оруулалт хийсээсээ болоод нэлээ алдагдал
ороод тэгээд ер нь хөрөнгөний зах зээлээс гарахаар шийдээд байжсэн үе маань байгаа. Тэгээд эдрийн контентыг сонсноос хойш одоо дахин хөрөнгө оруулалт хийж эхлэхээр шийдээд одоо энэ community-д орсон байгаа. Ер нь энэ шийдвэрийг гаргаснаар бол би огтхонч алдаагүй, харин ч богино хугацаанд оруулсан хөрөнгөө одоо 60% өсгөж одоо амжилттай ажиллаж байгаа. Миний бодлоор бол ер нь хөрөнгөний зах зээлд хүн амжилттай ажиллая гэвэл энэ мэргэжлийн хүмүүсийн одоо хийгдсэн уул суртаа шинжилгээ судалгаа тэгээд үнэн бодит мэдээд бол маш чухал юм байна гэдгийг бол эндээс олж мэдсэн. Мэдээж хувийн сахилга бат сэтгэл зүйн одоо сэтгэл зүг өөрөө удирдах чадвар бол бас чухал гэдэг нь ойлгомжтой. Манай энэ school community-гийн хамт олон бол их халуун дулаан, найрсаг, бие биендээ тусалдаг юм сайхан хамт олон байгаа. Тэгээд та бүхнийг бидэнтэй нэгдэж одоо маш амжилттай хөрөнгө оруулж болохын зэрэг ирээдүйдээ хөрөнгө оруулаасай гэж уриалж байна. Баярлалаа. За сайхан нартай өдрийн мэнд хүргье. School committee-ийн гишүүн байна. Community-ийн талаар сэтгэлээ хуваалцъя гэж бодлоо. Миний хувьд яг 2 жил stock investment хий гэж бодож яг энэ жил эхэлсэн. Яг 1 сард эхэлсэн. Тэгээд ер нь бол зорилго маань бол за $1 жилийн 30% 20-30% гэсэн рейнжид өгөөж авч ивэл энэ бол бас ерөөдөө нэлээд боломжийн үзүүлэлт юм байна гэд анх тэгээ зориулаад эхэлж ирсэн. Тэгээд Идэр Батын энэ school community-гаар зөндөө юм сураад ингээд сонсоод ингээд анх инвестмент эхэлсэн л дээ. Яг анх эхлээд яг нэг 2-7 хоногийн дараа яг нийт анх оруулсан банкныхаа 40% ерөөсөө алдсан. Тэгээд дөнгөж эхлэл 2-7 хоног бол 40% алдчихаар чинь бас юм бараагаал сэтгэлээр унаал тийм үе бол байсан. Гэтэ яг хөө би өөрийнхөө шунлаасаа олж тэгээд алдсан болохоор энэ цаашаа айгуу сайн бичлэгүүдээ сайн үзээд судлаад ингээд 3 сар ингээд бас төвчөртэй хүлээсэн л дээ. Тэгээд 3 сарын дараа бол эргээд банк маань анхныхаа эхэлсэн хэмжээндээ очсон. Тэгээд нэг гоё мэдээ нь ерөөсөө сүүлийн 1 сард нь тэгээд нэмэх 40% хийсэн. Тэгэхээр ер нь бол одоо 5 сарын хугацаанд одоо хүртэл ингээд яг хэрэндээ байгаа. Ямар ч 5 сарын хугацаанд бол жилийнхээ 30%, 20-30% өгөөж гэж бодож исэн дүнгээ бол давуулан биелүүлсэн гэсэн. Тэр уналтаас ч сурсан юм их байна. Өсөлтөөс сурж байгаа юм их байна. Дахиад жил өсөх бас боломж бас байсан байлээ. Гэтэ тэгэд өмнөх нөгөө шуналтаж алдсан алдаанаасаа хаширлаад хашаараа үдсэн. Энэ community-д нэгдээд зүгээр ингээд бодоод явахгүй яг ингээд хийгээд stock investment хийгээд яг ихсэнд бол маш их баяртай байгаа. Дахиад хэлэхэд Идэр Бата чамд бол үнэхээр их баярлж байгаа шүү. Сайн байна уу? Намайг Бадмаа гэдэг. Би Monergy Consult-ийн төслийн удирдлагын газрын менежер ажилладаг. Тэгээд Идэр Бат захирлын school community-д 1 сараас элсэж ороод одоо 5 дахь сараа хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээд энэ хугацаанд болохоор юу сурсан бэ, юу мэдсэн бэ гэхээр Идэр Бат захирлын ачаар хөрөнгөний зах зээлийг бас олон талаас нь нарийн харж уялдаа холбоог нь ойлгож эхэлж байгаа. Мөн компани хувьцааг яг бодит үнэлгээ нь хэд авах ёстойг жилийн болон улирлын өөрсдийнх нь ашигын тайлангаас нь харж санхүүгийн анализ хийж одоо хөрөнгө оруулалт хийх үгүй гэдгээ Идэр Бат захирлын ачаар шийдэж практик болон дадлага болж явж байгаа. Энэ хугацаанд бас улс төр болон бусад индексүүд хэрхэн яаж хөрөнгөний зах зээлд нөлөөлтгийг ойлгож эхэлж байгаа. Энэ бүх хугацаанд сурсан хамгийн давуу тал нь юу байсан бэ гэхээр хөрөнгөний зах зээлээс нэг хэсэг бас унсан. Мэдээж дайн болон бусад одоо Трампын хэлцээр олон улсын маргаанаас урьж бас нэлээд хүнсэн. Тэр үеэр Идэр Бат захирлын ачаар бас нэлээд хугацаанд унсан ч гэсэн сэтгэл зүйн хаттай байсан. Тэгээ эсвэргээрээ хугацаануудыг унсан үед хямдарсан гэж үзээд ашигтай сайн компаниудыг бидний хугацаа илүү авч илүү ашигтай арилж байсан. Тэрний нэг мэдээж Химсийг анх нэг $30 байхад нь 1 сард худалдаж аваад тэгээд $70 бол өсгөөр нь зарж исэн. $70 гараад өсөж исэн. Тэгээд дараа нь дахиад хөрөнгөний зах зээл унангууд $26-7 хүртэл нь дахиад Химс унсан.
Тэр үед бас эдгээр захирлын ачаар зөвлөгөөг нь аваад энэ компани бас нөгөө репорт болон тайлангийг хараад дахиад хэмжээ хугацаа нэмж авсан. Тэгээд дараа нь дахиад өсөөд 67 бараг 68 болж өсөөд одоо жоох унж байгаа. Тэр үеэр нь бас манай community хүмүүс ашиг авсан. 10-аас дээш компанид ерөнхийдөө хувьцаа авч арилжаа хийж бас нөгөө рискээ сайн тооцож явж байгаа. Өдөр захирлын ачаар мөн хөрөнгөний зах зээлийн уналтын үед бас сэтгэл зүйн бас хат болон бас мөн school community миний хувьд маш их цагийг маань хэмжиж байгаа. Яагаад гэвэл өглөөнөөс орой хүртэл 8 цагийн ажил хийгээд орой хаяа ажиллаа тараад суунгууд бас 100% компаниудын хувьцаа болон ашгийг нарийн судалж амжихгүй байгаа. Тэр үед маань school community бүх хувьцаа болон үнэлгээг хурдан хугацаанд цагт нь яалтаа сонсож хэрэгтэй арилжаанууд юу болж байна, хөрөнгөний зах зээл ямар чиглэл рүү ямар хандлага руу явж байгааг яалтаа мэдэж авч байгаа. Бас мөн шинэ мэдээлэл болон хэрхэн нөлөөлж зах зээлд нөлөөлөх тал дээр нь яалтаа мэдээлэл авахд маш их тусалж байгаа. Өнөө орчин үед маш их мэдээллийн системд орсон цагт яг аль мэдээлэлд нь яаж итгэх үү, яаж хооронд нь уялдааг нь харах уу, хөрөнгөний зах зээлд бас авах ёстой сургаал болон хичээлүүдэд авч явж байгаа. Давхар school community-д олон сонирхолтой хүмүүс биентэйгээ бас хувьцааныхаа талаар бас санаагаа солилцож явж байгаа. Тэгэхээр хамтдаа бас нэг юм нийтлэлөө явж байгаа гэсэн үг. Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын 29 долларын төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.